Сайн байцгаана залуучуудаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг бүрэн мэдчилж байна. Би пастор Мөнх Хоргол. Bread of Life. Библийн цовруул ярилцлагаараа та бүхэнтэйгээ дахин уулзч байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаараа Өвөр Хангай аймгийн Үлзийд сумын төвөөс 20 км-ийн зайтай орших Сангийн далай хэмээх нууран дээрээс тантай ярилцж байна. Намар цаг ирэхэд энэ нууран дээр хонгийн чуулган болж олон зуун хүн шуудыг нэгэн дор харах сайхан боломж гардаг. Миний би анх удаанаа ийм олон хүн шууг нэгэн дор үзэж байгаа нь энэ юм. Та бүхэн ч гэсэн хэрвээ аялах дуртай бол Улаанбаатар хотоос 360 км-ийн зайтай орших энэхүү нууран дээр ирж намар цагт хонгийн чуулганыг үзээсэй хэмээн хүсэж байна. Олон цагаан хүн шуудыг харахын мөчөд Есүс Христийг сургаалаа зааж авах үед түүнийг үе олон хүмүүс дагаж хамтдаа цугладаг байсныг дурсан санагдаж байна. Библиэлд 5,000 ирчүүд хүртэл түүнийг дагаж байсан хэмээн бичсэн байдаг. Есүс зөвхөн сургаалаа айлдаа зогсохгүй тэднийг хооллож мөн тэдгээрийн дундах өвчтөе хүмүүсийг эдгэж байсан түүх Библиэлд гардаг. Олон хүмүүсийг Есүс зөвхөн өвчин эдгэгээ зогсохгүй тэдний гин нүглийг уучлсан тухайга Есүс тунхагласан байдаг. Харамсалтай нь хуулийн багш нар буюу фарисеучуд түүнийг хүний гин нүглийг уучлах их мэдлэлтэй хэмээн өөрийгөө тунхаглаж байгаа энэ хүн хэн бэ хэмээн түүнийг буруутгасан. Үнэхээр ч Есүс зөвхөн бидний амьдралын өдөр тутмын хэрэгцээг хангаа зогсохгүй мөн таны миний гин нүглийг уучлахаар энэ дэлхий дээр ирсэн гэдгийг бид сарах ёстой. Есүс бол зүгээр нэг амьдралыг сайхан болгодог менежер эсвэл буйны ажилтан биш. Есүс бол бидэнд баярлаж хөөрөх, зугаацах тэрхүү сэтэл биш. Харин Есүс үнэндээ биднийг аврахаар ирсэн аврагч гэдгийг бид санах зүг. Залуучуудаа уриалж хэлэхэд Бурхны хайр түүний өршөөл загалмай дээрээс хүн төрлөختнийг уучлж өршөөсөн тэрхүү төгс хайрын тухай өдөр болгон хамтдаа ариун Библиэс судалцгаая. Бурхан биднийг өнөөдрийг хүртэл хайрласаар байгаа. Тэрээр хэрвээ бид гин нүглээ хүлээн зөвшөөрч түүний өмнө гимшилтэйгээр ирэх юм бол биднийг өөрийн хөвгүүд охид болгон хүлээж авахд үргэлж бэлэн байдаг гэдгийг бид мартаж болохгүй. Тийм ч учраас тэрээр амлахдаа би чиний цус шиг улаан гим нүглийг уучлж арилгана. Цас шиг цагаан, бүр ноос шиг цагаан болгоно хэмээн Бурхан өөрөө амласан байдаг. ертөнцийн эзэн нэгэнтээ амлахдаа би чиний гим нүглийг далайн хамгийн гүн ёроод болж дахиж түүнийг хизээж дурсан санахгүй гэж хэлсэн байдаг. Та бүхэнд уриалахад хамтдаа уучлал өршөөлөөр дүүрэн тэрхүү их эзэндээ өдөр бүр гимшлээ өргөн өөрсдийнхөө хэн буруутай бүхий л зүрх сэтгэл оюун бодол үг үйлдэлээ түүний өмнө өчөж түүнээс өршөөл нэгүслийг хүсэн залбирцгаая. Ингээд энэ удаагийн Библийн ярилцлага өндөрлөе. Бурхан таныг ивэх болтугай. Бурхан тантай үргэлж хамт байж таныг ерөөн сахих болтугай. Би пастор Мөнх Хоргол. Bread of Life. Баярлалаа. 사람이 амьдрал дунд алгасан өөрийнхөө хүсэл бодлороо харин үгүй энэ амьдралыг сайхан юм шиг санаа би алгасан